За юуцхан манайхан өнөөдөр та бүхэндээ тун өрмөц шийдэлтэй бүтээл болох нэгэн аим шин киног хүрэхээр бэлтгэлээ. Ер нь бүрэн хэмжээний кино бүтээхэд маш их хөрөнгө мөнгө шаарддаг шүү дээ. Гэтэл өнөөдөр ярьж өгөх кино маань зураг авалтын хорхойтон 2 найз нийлээд ердөө 318 мянган Америк доллараар бүтээсэн буюу бус кинотой харьцуулахад өчүүхэн гэж хэлж болмоор төсвөр өгсөн байгаа. Тэгсэрнэ маш чанартай өрмөц эзэлтэй бүтээл байгаамаа. 2013 оны Afflicted гэх нэртэй уг кино нь found footage жанраар хийгдсэн бөгөөд энэ төрлийн кинонд тухайн үйл явдал болсон газарт үлдсэн эсвэл дараа нь олж авсан мэтээр дүр зуршлыг үлддэг байна. Өөрөөр хэлбэл киноны үйл явдлыг мэрэгжлийн кино зураглаач бас харин жирийн хүмүүсийн гар утас камер, хамгаалтын камер зэрэг төхөөрөмжөөс самсаргүй бичсэн мэтээр харуулдаг онцлогтой юм. Тухайн төрлийн кинондаас дурдвал 2014 оны What We Do in the Shadows, 2007 оны Rec зэрэг бүтээлүүд орно. Энэхүү Afflicted киног Derek Lee болон Cliff Froppus гэх найзууд найруулан өөрсдөө гол дүрүүд тоглосон гэж байгаа. За ингээд киноныхаа гол үйл явдал руугаа орцгоё. Кино маань хэсэг бүлэг нөхдүүд бай парти хийж угаар эхэлнэ. Киноны 2 гол дүр болох сайн найзууд нь хамтдаа дэлхийгээр тойрон аялах аяллаа үргэлжлэхээс өмнө сүүлийн үжлэгээ хийж байгаа нь найз. Эхний найзыг нь Дерек Ли гэх бөгөөд Дерек багасаа л аялал явах сонирхолтой хөвгт байсан ч ажил амьдралын талбарт гараад ирэхин цаг тэр хоббигоо орхисон байдаг ба нэг л өдөр толгойд нь өөрийнхөө амьдралыг юунд өрн таран хийгээд байгаа юм бэ би ч н одоо гэж бодсон ба. Улмаар мартагдсан зорилго болох дэлхийгээр аялах аяллаа үргэлжлүүлэхээр сэтгэж болооддаг. Нөгөө найзыг нь Cliff Froppus гэх ба тэрээр бамт киноны найруулагч мөн багасаа л кино урлагт дурлаж өссөн нэгэн бөгөөд энэ хоёр чинь багадаа бүр өөрсдийн гэсэн кино хийчихдэг гарууд ээжээ. Одоо бол энэ хоёр найз маань дэлхийн төгсгөлд гэдэг нэртэй төслөө эхлүүлсэн байх ба явсан газар хийсэн бүх зүйлээ баримтжуулан интернет байршуулах юм гинэ. Манай хоёр аялдаа бэлдээ чухам. Дерек ахтагаа видео коллоор ярих ба энэ ярианаас нь сонсох нэ Дерек гэдэг хүн маань тархины хүн төвчөнд туссан бөгөөд энэ өвчин даамжирвал амь насанд нь эрсдэл учруулж болцсон нөхцлөд үүсээд байгаа болж таардаг. Энэ аялал нь түүний эрүүл мэндэд аюултай учраас гэрийнх нь таатай хүлээж авахгүй нь мэдээжээ. Дерек үргэлжлүүлэн бичлэгтэй ингэж байгаа юм. Би үргэлжил илүү дээр зүйлсийг хийж болох байсан гэж харамсаж амьдрмааргүй байна. Хэрэг би дэлхийг харах хувьтай төрсөн бол харах л болно гэж хэлснээр манай хоёр найзын аялал эхэлнэ. Эхний өдөр Испани Барселона хотод байна. За тэгэд хэрхэн зураг авалтаа хийх үгээд хоёр найз маань 3 камераар нэгэн зэрэг бичлэг хийж баримтжуулж авахар болов. Яагаад Барселоноос эхлэхээр болсон бэ гэвэл тэдний өөр хідэн хөгжимчин найзууд нь бас энэ хаваар аялан тоглолтоо хийгээд явж байгаа ба тэд нартай уулзсныхаа дараагаар дэлхийгээр аялах аяллаа эхлүүлэх юм гинэ. Найруулагч нар маань хамаг камераа бэлдэж бэхлэж аваад аяллаа эхлүүллээ. За тэгээд шүхэртэй үсрэлт хийж орой болгон шоу утсаар аз жаргалтай 2 өдрийг өнгөрүүллээ. 7 дахь өдрөө Францад ирсэн найзууд нь Дерекийг өнөөдөр охинтой танилцуулна гэд бүр бүтэхгүй төлөвлөгөө гаргаад унтгаа. Бүгдээрээ клуб орж хөгжимчин найзууд нь тоглолтоо хийж харин Дерек тэр дунд нь эмэгтэй хүнтэй танилцчих гэж оролдоод үз тараад байгаа юм. Гэхдээ энэ нэх бүтлийг олоод байсан юм бол байсангүй. Хэсэг хугацааны дараа аз таарсан уу яасан овоо нэг охинтой яриад энийг зогсож байна шүү. Гэхдээ тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө охинтойгоо бүр уучраа олцсон болтой нөгөө охиноо дагуулад нэг өрөөнд орох гэтэл найзууд нь бас шавар хаах төлөвлөгөө хэрэгжүүлэх юм болоо авчлаа. Та ингээд YouTube дээр орох юм бол видео эвлүүлэхийг тухай мянган урт богино өмцөг янз янзын имчдэг байгаа. Гэхдээ үнэндээ тийм урт зүйлд суух цаг хинтж байхгүй шүү дээ. Тиймээс би бол өөрийн олон жил сар зарцуулж ойлгосон эвлүүлийн суурийг танд маш товчхон ойлгомжтойгоор нэг цомхон хичээл багтаад хүргэж байна. Програмын бүтц болон тэгээд аудио өнгө засварыг хэрхэн катлаг экспорт гэд бүгдийг нь хамруулсан хичээл байгаа. Энэ бол мэргэжлийн эдиторүүдэд зориулсан хичээл биш ээ. Харин эхэлж байгаа танд зориулагдсан анхан шатны хичээл юм. Хэрвээ та өмнө эвлүүлийн програм нэгээ төвөгтэй санагдаад хааж исэн бол яг одоо задлан цэг хэмээн сайтаар ороод энэхүү хичээлийг үзээрэй. Хайх хэрэггүй дээ. Дагаад л сурна. Өнөөдрөөс эхлээрээ эвлүүлийн суурь эндээс аваарай. Тэгээд байгаа өрөөнд нь дайраад ортол үнэхээр хүн харахын эцэг нөхцөл байдал эднийг өгдөв. Дерек найз нь битүү цуснд будагчсан хэвдэж байлаа. Гар мар нь амар зүсэгчихсэн. Тэгснээ нөгөө охиных нь хувцс нь хажууд нь ч байж явах шиг. Нөгөө охин одоо нүцгэн гараад явсан юм уу? Яасан мэдгүй. Дерекийн хэлж байгаагаар өрөөнд орсны дараагаар тэр охин шууд толгоон дундуур нь хатуу юмар дэлсээ тавсан ба манайч ухаан алдан унсан байна. Энэ бүхний дараа найз нар нь орж ирэхэд сая нэг ухаан орсон юм гинэ. Энэ хооронд юу болоод өнгөрсөн байгаа юм бүү мэд. Найзууд нь мэдээж Дерекийг эмнэлэг цагтаагаар явъя гэхдээ Дерек аяллаа зогсоохыг хүсээгүй тул эрс татгалзаж аяллаа үргэлжлүүлэхээр болдог. Ийхүү хоёр найз аяллаа үргэлжлүүлж хөгжимчин найзууд нь Францад үлдэхэр боллоо. Дараагийн өдөр мань хоёр Италид ирэхэд Дерекийн би уламд ордож клипч одоо чадхаараа найзгаа халамжлана. Орноос оож бус чадхааргүй болсон Дерекийг найз нь хүчээр орноос нь босоод хоол идэхэр давуулан гарлаа. Тэдний захиалсан хоол ирэхэд Дерек маш их өлссөн хэрнээ хоолноос жаахан амснаа шууд л бөөлжөд гаргачихв. Энэ одоо толгойд ирхэн дөргсөн үү эсвэл өөр ямар нэгэн зүйл болоод байна уу? Өрөөндөө ороод найз нь эмнэлэг явъя гэхэд Дерек зүгээр л хоолны ордлого болсон байхаа гэдэл өнгөрлөө. Уг нь эрт эмнэлэгт үзүүлээд асуудлаа мэдээд авчвал зүгээр юм байгаа штэ. Даанч тэгээд
тэгээд аимшиг кино болохоор юу гээл тийм жирийн амьдрал дээрх процесс өрнөх хөвдөө. 11 дэх өдөр эхэлж хоёр найз маань Италийн нэгэн виноны үйлдвэртэй танилцахаар боллоо. Орчин тойронтой танилцаад явж байтал Дерекийн арьс наранд аимшигтайгаар түлэгдэж хүчтэй улаалт үүсэж эхлэн дээрээ. Өмнө бөөлчгөд толгойн дөргөлт гэж бодсон ч энэ наран шатангаа алдах чинь бүр нэлээд эвгүйцний илрэл биш үү? Зурлаач найз нь камерын өмнө суугаад л үзэгчдээс найзыг нь ятгаж аяллыг зогсоогооч гэж ойлгуулад өгөөч хэмээн гуйгаад унлаа. Найзтай хэлээд нэмэргүй байгаа болохоор өөр одоо яалтай хэлээ дээ. Тэрийг сонсон найз нь уурандаа хан зөхөд автал нөгөө хан шууд бутраад унчлаа шүү. Тэгснээ ханнаас салан унсан хэсгүүд элсний ширхэг үүрүүлж байгаа юм шиг гараараа буталж мутлаад л энгийн хүний хүчрхгүй үйлдэлийг үзүүлээд эхлэв. Энэ хоёр хоёулаа юу болоод байгааг ойлгохгүй тул гадаа гарснаа Дерекээр чулуу хутлал харуулдгоо. Гэтэл манер нэг авраг томчлог ганц талаалтаар хаглаа хийчихэж байгаа юм чинь. Өргөжлүүлээд машин хүртэл өргөж үзлээ. Супер хүчнээс гадна түүний хурд нь хүртэл нэмэгдэжээ. 12 дахь шөнө Дерекийн хурдыг мопедтэй шалгаж үзтэл 60 км/цагийн хурдтай явж байгаа мопедыг гүйс төрүүлээд гүйчдэг болж. За тэгээд хоёр найз юу болоод байгаа учрыг олохгүй тархины өвчнөд хамаатай юу гэж бодчих шиг. Гэтэл Дерекийн нүд нь огцом өвдөж нүдээ шууд ухаад үстэл бүхлээр нь бүтлэл гараад ирдэг юм да. Тэгснээ бүлтэрсэн нүднийх нь хонгорхоо шууд шинэ нүд ургаад гараад ирж байгаа юм чинь. Дараа нь хоёр дахь нүдээ ч гэсэн бүтлэл гараад иртэл бас л ижил үйл явдал давтагдав. Яа, энэ удаа яг юу болоод байна? Шөнө болоход Дерек асар ихээр өснөөсөө болоод баахан юм мэдэж байгаа харагдана. Даанч дотор нь муухараад эдснээ шингээж чадсангүй. Энэ үед Клип Дерекийн ахтай видео кол хийгээд сууж байваа. Дерекийн ах түнд хэлж байгаа. Дерекийг ятгаад эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэдэг гоолтой. Даанч Дерек хүнүүг аавна гэж байхгүй шүү дээ. Тас зөрчиж байгаа юм. Ахтай нэрж дуусаад Дерекийн өрөөрөө ортол нөгөөг чинь тааснаас усурч бууж айлгаж итэр. За энэ ч одоо угаасаа тодорхой болсон юм шүү дээ. Тэгээд Клип найзтай хандан хоёулаа эмнэлэг явъя. Наад би яага шалгуул гэд өөрийг нь бодоод хэлж байгаа юм шүү дээ. Гэтэл нөгөө Дерекийн байж байгаа царай гэж би зүгээр гэдгийг харуулъя барий болоод явчихдаг наасан. Яасан байх нь? Найзаагаа дагуулж гадагшаа гараад өөрийнхөө супер хүчийг үзүүлэхээр болж байгаа юм. Шууд нэг давхраас үсрээд хоёр давхарт гарч мараад тан дээгүүр авирч үзүүлээд л өөрийгөө баг супер баатар болсон гэж бодоод байгаа юм уу да энэ ч одоо. Үргэлжлүүлээд мань хоёроор машин зам дээр явж байтал нэг машин тэднийг шүргэнгээ алдлаа. Итали хүмүүс чинь угаасаа л нэг тийм чанга дуутай халуун цустай нөхдүүд байдаг хойно нэг хүн гарч ирээд мань хоёр руу орж хашгичаад эхэлтэл Дерек түүнийг цохоод авсан биш нөгөөх нь холоо шидэгдээд унчлаа шүү. Энэ хүч чадал нь бас нэрээ тоглоомчгүй амар оржээ. Тэр мэрийг бас камераараа бичээд байгаамаа. Тэгсэн Дерек өөрийнхөө гар дээр цусыг долоос нь бичигдэд үлдсэн байдаг. Клифф энэ бичлэгийг үснэхээ дараа чи гарынхаа цусыг долоос юм уу гэж шалгаж гарлаа. За ер нь Дерек маань цус урагч болсон гэдэг хүлийн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж байгаа маа. Хоёр найз ширээний хоёр талд суугаад ярилцлаа. Тэгтэл Дерек нөгөө өөрийг нь цохоод алга болсон эмэгтэйг өөрийг нь хувирсан хэмээн сэжиглэж байгаагаа хэлнэ. За тэгээд хоёр найз хамтдаа цус олохоор болоод хүний найз юм гэсэндээ Клифф маань махны худалдаачнаас үхрийн цус олоод ирлээ. Даанч нөгөө цусыг нь Дерек арай ч ууж дөнгөсөнгөө бөөлжөд гаргачихж байгаа юм. Эндээс тэд Дерекийг шин цус уух хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч амт амтан хайж эхэлдэг. Гэхдээ тэгээд гадна дотн эзэнгүй мал амтан байна үгээд баахан хайдагч олж чадаагүй тул фермийн гахаа барьж авахар болно. Амьд гахааны цус өгсөн ч нөгөө Дерек нь огүйлээд үнэндээ л ууж барахгүй хэвээр байлаа. Эцэст нь энэ хоёр маань вампир эмчин хүний цус уух ёстой юм байна гэсэн шийдэл төрж эмнэлгээс цус хулгайлахар болов. Даанч тэгээ зүв зүгээр явж ороод цус аваад гарна гэж байхгүй шүү дээ. Дерек цаг хугацаа өнгөрөх тусам хүнлэг байдлаа алдаад байгааг хэлэхүү хажуугаар нь өнгөрөх эмнэлгийн тэргийг хүчээр зөксөгөө дотроос нь цус авах гэж үзнэ. Даанч Италид байгаа учраас огт хэл нэвтрэлцэхгүй эмнэлгийн машин дотор цус алдаж байгаа өвчнийг хараад баахан шүлсээ гойжуулж мажуулаад л хэрэг алга. Тэр үед найз нь түүнийг хүчээр чирч гаргасан тулдаа арай гэж нэг юм гайгүй өнгөрлөө. Удалгүй шүн болж унтаж өө Клифф сонь чимээ гараад байсан тул сэрхээс өөр аргагүй дүрдэг ба нэг харсан вампир найз нь бүр эвгүй царайтай болсон хажууд нь үйж идэг юм да. Бараг хүн гэж хэлэхэд хэцүүхэн болсон харагдана. Дерекийн бие нь улам мууцаар амнаасаа хөөс ахруулан улмаар 11 цаг ухаангүй хөвтлээ. Клифф харин мангас уулан хувирсан найзгаа орхиж чадаагүй. Түүний дотор найз нь байгаа гэдэгт бат итгэж байна гэд камерын өмнө уянгалж гарч ив. За Клифф минь ингэж байгаад өөрөө оройн хоололж хуурах үедээ. За тэгээд 17 дахь шөндөө Дерек маань бүр мөсөн мангас зөрөгтэй болж өрлөө. Гэхдээ бас ч гэж оюун санаа нь орж гараад байгаа болтой найздаа хандаад хэлж байгаа. Байдал уламд ордвол намайг орхиод яваарэ гэж загчиж явах шиг. Улмаар Клифф найз нь өөрийнхөө цусыг юулж найздаа өгөхөр шийдв. Агуу нөхөрлөл юм да. Эцэст нь амиа эрсдэлд оруулан байж хансан цусаа авчид өгтөл вампир найз нь өрөөндөө байсангүй. Тэгснээ өрөөнийх нь цонх нь онгорхой байх юм аа. Шөнө хотоор нэг найзгаа яагаад нөгөөх нэг амбаар болж аваад нуугдаа суучж явах шиг. Үргэлжлүүлээд нөгөө найздаа өөрийнхөө цуснаас өгтөл тэжээсэн бирүү тэр гівдэгчээр муузуулагч нь өөрлүүн дайрч Клиффийг мань хөнөөж хайснаа цусыг нь сороод эхэлбэл яах вэ? Бүү үзэгдэж. Эсэг хугацааны дараа тохирох хоолуунтайгаа залгсан биш өнөөх Дерек чинь хальт хүн түрхэ буцаан олж авсан юм да. Камерын өмнө цуснд будагдсан байдалтай уйлаа сууж байгаа нь харагдана. Тэгснэ камерын өдөөс игцэж харснаа. Намайг уучлаарай гэж хэлээд амрууга бууж өглүүлэн гохоо дараад үхтгэн унлаа. Гэтэл хэсэг хугацааны дараа тэрээр эргэн амилж бууны шарх нь маш хурдан анжиглэдэг. Дараагийн өдрийн бичлэгтээ өөрийгөө бууцсан толгойнхоо хэсгийг харуултал бас л бүрэн итгэж улмаар манер найзыгаа оршуулад өөрийг нь цус урагч болгон хувиргасан тэрний гайтай эмэгтэйг олж уулзгаар шийдэх ба Франц руу буцан явхаар болдог. Ядахна тэр эмэгтэйд хариулт байгаа байх. Эсвэл энэ ам шинжийг эдгэх ямар нэг ерөндөг байх ёстой гэж сэтгэн эрэл хайгуул эхлүүлэхээр шийдсэн бололтой.
Аялал ихснээс хойш хэдийнэ 22 өдөр өнгөрчээ. Дэрэг камер руу харчихсан ярьж байна. Би бичлэгээ үргэлжлүүлэн хийнэ. Бүх дүрсээ хадгалж авна гэд. Камерын уур гараа наранд гаргаж үзүүлнэ. Тэгсэн нөгөө гар нь шууд наранд шатаад эхлэв. Өрөөндөө буцан орж ирж сууж байтал хаалгыг нь тогшоод Интерполоос явж байна гэд хэдэн хүмүүс ороод ирлээ. Тэгэнгүүт хагас араатын болохоор өнөөх маань цонгоор үсрээд наран түрэгдэн барин цухтааж байгаа маа. Араас нь хичнээн буудсан чи ямар ч нэмэргүй шүү дээ. Ер нь бол энэ удаа маш амжилттайгаар Интерполынхноос цухтаж өнгөдгөө. Ийхүү оргож бусгаж явсаар манер тэр шөндөө Франц руу нэвтэрч чадлаа. Гүйл тэгсэн Интерполоор Францд хүртэл 90 сурвалжлагдаад эхэлчихэж дээрх нэгэн хаягдсан байшингийн зойронд хоригдохоор шийдэж хамаг өмнөх төрс бичлэгээ ухраагаад үзэж эхэллээ. Гүйл тэгтэл найзын бичсэн бичлэгт нөгөө хамт өрөөнд орсон гайтай хүүхэн ашгүй уцаа буудал үлдээсэн байсан төрс нь олдог ба. Мэдээж мань хүн бол өмнө байрсан буудал дээр дахиад очин шүү дээ. Тэндээ очиод хайжгээс юм хадгалдаг газарт нь очиход нөгөө утас нь байж байлаа. Уцаа аваад гарах гэж байтал ханаас ч юм дээрхийн төрсөн ах нь өөдөөс нь гараад ирхэн тэрэ. Ах нь тэгээд дүүдээ хандаад гадаа цагдаа байгаа. Хоёулаа цагдаа дээр очие. Хамтдаа учрыг нь олцгоё гэд амхиндаад учрлан хэлж байгаа юм. Нөхцөл байдал ийм дээрээ тулчаад байхад дээрх юуг цагдаа нарт бууж өгөх хүлээ дээ. Өнөө үедтэйгээ баахан хөөцөлтөн хийж зогтож явахдаа санамсруугаар нэг цагдаагийн амьд хурж ингээд нийтдээ 2 хүн амны хэрэг толбогдлоо. За тэгээд нөгөө ногдож байгаа зойрондоо буцаж ирээд нөгөө зочд буудлаас олсон утсан дээр хадгалаастай байсан бүх дугаарлууд мессеж хэлгээдэг. Эцэст нь хар шөнөөр нэг мессеж хүлээн авдаг ба нөгөө хүүхэнтэйгээ уулзахар боллоо. За тэгээд угаасаа нэг амар орхигдсон барилга дээр хүрээд очтол юугүй нэг эрэхтэй дээрхийн араас нь дайраад эхлэвэ. Манай хүн ч бас овоо чадaltaй болсон тул өнөө өрийг барьж авч хүлээд нөгөө хүүхэнд зориулж шууд дамжуулт хийдгээ. Камертаа хандаад ингэж байгаа. Өөй, надад чиний хүн байна. Чаддсан бол энэ дэрж өөрийнхөө хүнийг аваарай гэж мэгээдл. Нөгөө хөлөөстэй эрэхтэн харин дээрх тандан ингэж хэлж байгаа юм. Чи Одригийн 50 жил туйлгсан анхных нь хүн гэхин тэр. Тэгснээ өргөжлүүлээ. Тэр чамд үрдийн амьдрал бэлгэлсэн гэдэгт нь итгэж чадахгүй, талархаж чаддгүй новш мовш гэд хараад унлаа. Тэрний дараа тог тосож түнэр харанхууд түжигнэг чимээ гарах ба Интерполынхын дээрхийн араас мөшгөд олоод иржээ. Гэхдээ тэгээд энгийн хүмүүсийн дээрхийг чинь хичнээн цохиж нүдээд буудаж дэлбэлээч нэмэргүй штэ. Хий осон тусгай бэлтгэгдсэн хүмүүс тэнгэр лүү дэвшин тодорхой. Дээрх нөгөөг том балгасан дундуур яваад л байлаа. Явн явсаар анх өөрийг нь хуургасан нөгөө гайтай хүүхэнтэйгээ таарчв. За тэгээд өрнөж юу хамаг учир битүүлэг үйл явдлын талаар тайлбар авмаар санагдсан шүү дээ. Дээрх тэгээд нөгөө хүнээс асууж байгаа юм. Чамд энийг итгэх зүйл байгаа юу гэхэд нөгөө эмэгтэй нь энэ бол өвчин биш юм аа. Чи хооллох ёстой гэхин тэр. За тэгээд хоёр цус сурагч хэсэг нанчилдалж Одри дээрхийн зүрхэнд мод зоогоо таялаа. Уламжлалын дагуу цус сурагч зүрхлөгөө мод зоолгол хадан гэртээ хардаг та. Тэгсэн энэ ертөнцийн цус сурагч нарт тэр нь үйлчлгүй байх өө жаваас. Хэсгэн хормын дараа дээрх буцаад л амиллаа. За ер нь ингээд өгшгүй мөнхийг үзэж байгаа юм шүү дээ. Гүйдэгтэл нөгөө эмэгтэй цус орогч нь түнд хэлж байгаа. Чи 4-5 хоног тутам заавал хооллох хэрэгтэй. Тэгэхгүй бол мангасууч хувраад өөрийгөө ч удирдах чадамжгүй болно. Чи хүмүүсийг хамаа намаагүй алдаг нэгэн болохгүй. Чамд хэнийг алахгүй байх сонголт хийх боломж байгаа гэж хэлв. Энэ нь түүнд хувь тайлангаас татгалзах ямар ч арга байхгүй гэдгийг ухааруулав. Тэгвэл энэ эмэгтэй очиж яагаад дээрхийг хувирахаар шийдсэн байж таарах вэ? Учир нь дээрхтэй танилцдаг шүн. Дээрхийг юу юугүй үхэл нүмерэн авах төгсөн байсан ба дээрээс нь амьдралд маш их хайртай нэгэн байсан тул өрөвдөө цус орогч болгосон гин шүү. Яах вэ? Тэгэж бас амхандаа сайн үйл хийх гэж оролцсон юм шиг байна. Киноны төгсгөлийн хэсэгт дээрх гэрийнхэндээ зориулж бичлэг хийж байгаа нь харагдана. Тэгээд камер руу ихсэж хараад гэрийнхэндээ хандан ингэж хэлсэн байна. Та нар надад юу болсныг мэдэх хэрэгтэй гэж бодоод би энэ бичлэгийг хийж байгаамаа. Би өмнөх шигээ хүн байхаа болсон. Одоогийн надтай хамт байвал та нарт аюултай. Тийм болохоор хэдүүлээ дахиж хамт байх боломжгүй гэж хэлдэг. Дүрс шилжчихэд уг камерт гараасаа гинжлүүлэн өлгөгдсөн эрэгтэй дүрс харагдана. Тэр хүн ам хэлтрүүлээч гэд өршөөл ирээд сүйдмэд. Гэтэл энэ эрэгтэй чинь энгийн иргэн биш ба бага насны хүүхд хүчрхийлэгч онц ностой гэмтэрхтэн болж тарлаа. Тэгэхээр дээрх өөрийнхөө хоол хүнсийг гим нүгэлтэй хүмүүсээр бэлддэг болж анти херо амьдралаар амьдардаг болж байгаа юм байна шүү дээ. Үзэг солигтод дээрхийн анхны хохирогч болсон найз нь мөн цус сурагч болон хувирсан байгаа нь харагдана. Хоёр найз нэг нь Францад нөгөө нь Италид төвөх юм бах уу. Ийхүү зүгээр л дүрс бичлэг хийх дуртай эгэлж ирэн хоёр найзын бүтээсэн 2013 оны Afflicted кино маань энд хүрээд өндөрлж байна. Ингэж бодохоор кино контент бүтээх боломж бүхэнд нээлттэй байгаа ч тийм. Контент таалагдсан бол та бүхэн лайк, subscribe дарах бүү мартаарай. Дараагийн контент тун утгагүй орно шүү. Хүлээж аваарай.